Өдөр дагсан сурвалжлага. Сайн мэцхан уу эрхэм үзэгчдээ өдөр дагсан сурвалжлагын ээлжид дугаар эхэлж байна. Монгол улсын хөгжлийн гол тулгуур уул уурхайн салбар нь хоногт 8.1 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэн ажиллаж байна. Харин Эрдэнэ төлөвлөрийн баялаг бүтээгчид бид Үүний 34.6% буюу 2.8 тэрбум төгрөгийг дангаараа бүрдүүлэн улс их орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртөө биелүүлж байна. Эрдэнэ төлөвлөр төрийн өмчит үйлдвэрийн газрын урах ажин хамт олон 2019 оны эхний улиралд үйлдвэрлэлийн бүхий л үзүүлэлтүүдэд 100-аас 113%-аар давуулан биелүүллээ. Эрдэнэ төлөвлөрийн бүтээлч хамт олон сар бүрийн эхний өдөр маркшедер хяналтын хэмжилт хийж сар хаалтын хурлаа зохион байгуулдаг. 2019 оны эхний улирлын үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтүүдийг 100-аас 113%-аар давуулан биелүүлсэн амжилттай байна. Энэ оны эхний улирлын байдлаар төлөвлөгөөнөөс илүү 179 мянган метр куб хөрс суулж 253 метр куб уулын цул гаргаж 5168 тонн зис 104 тонн молибдены божмол илүү үйлдвэрлэжээ. Эрдэнэ төлөвлөрийн бүтээлч хамт олон 2019 оны 1-р улирлынхаа үйлдвэрлэлийн төлөвлөгөөг бүх нийт төрлөөр нь амжилттай биелүүллээ. Тухайлбал уулын ажлын хувьд уулын цул гаргалтыг 253 мянган метр кубээр, хөрс суултын хэмжээг 179 мянган метр кубээр, хөдөр олборлтын хэмжээг 189 мянган тонноор тус давуулан биелүүлж, ачаа эргэлтийн хувьд 2,530 мянган тонн километрээр төлөвлөгөөнөөс илүү ажиллалаа. Баяжуулах үйлдвэрийн хувьд оны эхний 1-р улиралд төлөвлөгөөнөөс илүү 219 мянган тонн өдөр илүү боловсруулж, зэсийн металл авалтыг 88.31%, молибдены металл авалтыг 50.27% хүргэж ажиллалаа. Манай үйлдвэрийн хувьд эцсийн бүтээгдэхүүн болох зэс болон молибдены божмолын хувьд 33,156 тонн цэвэр зэс агуулсан, 145,142 тонн зэсийн божмол, 665 тонн молибден агуулсан, 1322 тонн молибдены божмолыг тус үйлдвэрлэн гаргалаа. Эрдэнэ төлөвлөр нь 2016 онд 184 тэрбум, 2017 онд 580 тэрбум, 2018 онд 655 тэрбум төгрөгийг улс орон нутгийн төсөвт тус төвлөрүүлсэн. Мөн энэ оны 1-р улирлын байдлаар 251 тэрбум төгрөг төсөвт оруулаад байна. 2019 оны 1-р улиралд үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлд давж байсантай холбогдуулаад санхүү эдийн засгийн үзүүлэлтүүд эерэг амжилттай үр дүнтэй ажиллалаа. Тайлант хугацаанд 525 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж төлөвлөгөөг 115%-аар биелүүлсэн. За үйлдвэрлэл эдийн засгийн гол үзүүлэлт болох борлуулалтын нэг төгрөгт ноогдох зардлыг бас 9%-аар хямдруулж ажиллалаа. За үүний үр дүнд 2019 оны 1-р улиралд Эрдэнэ төлөвлөр маань улс орон нутгийн төсөвт 251 тэрбум төгрөгийг төвлөрүүллээ. Өдөр дагсан сурвалжлага. Эрдэнэ төлөвлөр нь техник шинжиллийн, хүний нөөц, нийгмийн хөгжлийн, дэвшилтэт технологийн, байгаль орчны болон санхүү эдийн засгийн 5 бодлого барин хөгжлийн чиглэлээр тодорхойлон ажиллаж байна. 41 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа Эрдэнэ төлөвлөр 2019 оны эхний улиралд үйлдвэрлэлийн найдвартай тасралтгүй үйл ажиллагааг ханган ажиллахын тулд техникийн бодлогын хүрээнд хэд хэдэн ажлыг хийж гүйцэтгэлээ. Техникийн бодлогын хүрээнд ил уурхайд 12 м кубын багтаамжтай шанага бүхий ЭКГ 12К маркийн экскаватор угсарч ашиглалтанд оруулж техник шинжилгээний ажлуудыг гүйцэтгэлээ. ЭКГ 12К экскаваторын угсралтын ажлыг өнгөрсөн 2 дугаар сарын сүүлээс эхлэн 1 сарын хугацаанд хийж гүйцэтгэж төлөвлөсөн хугацаанаас өмнө ажилд оруулсан юм а. Мөн уурхайчин хамт олон авто тээврийн цехийн уулын технологи тээврийн хэсэгт тус бүрэн 40 тонны даацтай хоёр ширхэг шинэ Белаз машин угсарч ажилд гаргаж техникийн найдвартай ажиллагаанд анхааран ажиллаж байна. Эрдэнэ төлөвлөр маань техникийн бодлогын хүрээнд өндөр насжилттай хуучирсан тон төхөөрөмжтэй шинжилж байна. Үйлдвэр маань 2019 оны 1-р улирлынхаа төлөвлөгөөг 100% давуулан биелүүлсэн байгаа. Энэ маань үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж шинжилттэй холбоотой гэж үйлдвэрлэлийн бид үзэж байгаа. Цаашид ч бид үйлдвэрлэлийн тон төхөөрөмжийн шинжилгээг бичмтэй ихээр ажиллаж байна.
Сүүлийн 2 жилд техник тоног төхөөрөмжийн шинжилэлтэд 151 сая $1 хөрөнгө оруулалтыг өөрийн хөрөнгөөс хийж техникчүүдийнхээ тоног төхөөрөмжийн 10-20%-ийг шинжилжээ. Үүний үр дүнд техник тоног төхөөрөмжийн насжилт багасж тэр хэрээр үйлдвэрийн найдвартай ажиллагаа дэвшилсэн байна. Өндөр бүтээмжтэй, өөрийн өртөг зардал багатай шинэ техник технологиг нэвтрүүлэх нь бол одоо бидний техникийн болон технологийн шинжилгээний бодлогын хүрээнд хийгддэг ажиллаа. За энийг бол байнга судалж шинжилж хаана шинэ технологи гарч байна, хаана шинэ техник гарч байна, ямар үр ашигтай ажиллаж байна, тэр техникийн хүчин чадлаар нь бүрэн ашиглаж чадаж байна уу гэдэг энэ уурхайчдын бас ур чадварын асуудал. Тэгэхээр энэ олон цогц ажлууд нийлжээж энэ амжилтыг гаргаж байгаа гэж ингэж хэлж болно. Өнгөрсөн онд Эрдэнэ үйлдвэрийн уурхайчдын боловсруулсан хүдэрдэх зэсийн агуулга тэг 148% байсан бол энэ жил тэг 1461% болж буурсан юм. Энэ нь үйлдвэрлэж байгаа баяжмал болон түүнд агуулгадах металлын хэмжээнд нөлөөлж байна. Өнгөрсөн онд 31 сая тонн хүдэр боловсруулах төлөвлөгөөтэй ажиллаж байсан бол 2019 онд 31.5 сая тонн хүдэр боловсруулах том зорилт тавин ажиллаж байна. За үйлдвэрлэл маань мэдээж тасралтгүй ажилладаг. Бид бүхэн энэ хүдрийн урсгалтайгаа уралдаж ажилладаг ийм онцлогтой улсууд шөнө өдөр гэлтгүү энэ цагийг нэгт баримталдаг. Гэхдээ бас уурхай нөөцөө нэмэгдүүлэх ажлыг бид нар байнга хийж явдаг. Шинээр нөөц илрүүлж уурхай ажиллах хугацаагаа бас нэмэгдүүлж байгаа. Энэ бас бидний бодлогын хүрээнд байдаг энэ том ажлуудын нэг ээ. Уурхай баялаг маань ингээд ер нь хэмжээ хязгаартай. Энийг бол бид нар эдийн засгийн хамгийн өндөр үр ашигтайгаар урт хугацаанд найдвартай ажиллуулах нь бол одоо бидний гол зорилго. Өнгөрсөн онд Эрдэнэ үйлдвэр борлуулалтын орлогоо 2 их 80 төгрөгт хүргэсэн нь 40 жилийн түүхэндх хамгийн өндөр үзүүлэлт байлаа. Үйл ажиллагааны үр дүнтэйгээ уялдуулан баялаг бүтээгч ажилтнуудынхаа цалин урамшууллын санг 2017 онд 10-20%-аар 2 удаа, 2018 онд 15 хүртэл хувиар нэмсэн юм. Тэгвэл энэ жилийн бүтээн байгуулалтын ажлууд 5 дугаар сарын 1-ээс эхэлж байна. Энэ том ажлын өгтөл болгож баялаг бүтээгч уурхайчдынхаа цалин мөн 10%-аар нэмэхээр шийдвэрлэлээ. 1984 оноос Эрдэнэ үйлдвэрийн баяжуулах фабрикийн дундглан баяжуулах хэсэг термийн машинистаар ажиллаж байна. За энэ ажиллах хугацаанд манай ээлж хамт олон сар удирдал жилийнхээ төлөвлөгөөг 100 болон түүнээс дээш хувиар тогтмол дагуулan биелүүлж ирлээ. Энэ нь бол бид бүгдийн үйлдвэрээ эх орно гэсэн хүсэл зорилготой ажилласны илрэл юм. Бид бүхэн цаашид өшөө улам эрч хүчтэй, урам зоригтой урд урдныхаасаа илүү амжилттай ажиллах болно. Эрдэнэ үйлдвэрийн уурхайчин хамт олон аюулгүй ажиллагааг эрхэмлэн орчин үеийн технологийн дэвшилтэд хөл нийлүүлэн хөгжил дэвшлийн төлөө урагшилсаар байна. Хэдийгээр уурхай нөөц жилээс жилд гүнзгэрч уул геологийн нөхцөл хүндэрсэн ч үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэхээр хичээн ажиллаж байна. Дэлхийн жишг Монголын бахархал болсон үндэсний үйлдвэрийн баялаг бүтээгчид тогтвортой хөгжил, хариуцлагатай уул уурхайг эрхэмлэн өнөөдрөөс илүү маргаашийг бүтээхээр зорж байна.